Удаан хугацаанд цусны даралт өндөр явхаар өөрөөр хэлбэл бид нар даралт ихсээд байгаа байдлыг эмчлэхгүй явах юм бол биднэрт ямар өвчин үүсдэг вэ гэхээр тархины цус харгалт үүснэ, зүрхний титэм судасны өвчлөл, зүрхний дутагдал, бөөрийн дутагдал гэх мэт янз бүрийн өвчнүүд үүсч болно. Тийм болохоор хэрвээ одоо таны даралт ихсдэг гэдээ онцлогдоод даралт буулгах эмийг эмч бичээд өгсөн бол эмээ тогтмол уумаар байна. Тэгэхгүйгээр манайхан яадаг вэ гэхээр даралтаа үзэл даралт зөвхөн их үед уугаад даралт бага үед нь даралтны эмээ уудаггүй. Эсвэл даралт ихсгүй байна гэд даралтны эмээ дураараа зогсоочдаг. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр таны даралт ихсдэг байгаад даралтны эм уух ёстой гэд эмч бичээд өгчихсөн бол тэр бичиж өгсөн эмийг та эмчийн зөвшөөрлгүйгээр дураараа зогсоож болохгүй. Даралтны эм гэдэг бол их үед нь уугаад багассан үед нь уухгүй байх ёстой ийм халууны эм шиг эм бишээ. Даралт удаан хугацаанд өндөр явснаас болж бидний биед үүсч болох түрүү миний хэлсэн өвчнүүдээс сэргийлэхийн тулд бид нар даралтны эмийг тогтмол уудаг байгаа. За хоёрдугаарт даралтны эм гэдэг бол ганцхан даралт буулгах үйлчилгээтэй гэхээсээ илүү давхар үйлчилгээтэй байдаг. За өөрөөр хэлбэл зүрхний ишмийн өвчнөөс сэргийлсэн, бөөрийн дутагдлаас сэргийлсэн иймэрхүү давхар үйлдэлтэй эмнүүд байдаг учраас даралтны эмийг зөвхөн даралт их байхдаа уугаад бага байхдаа уудаг юм бол биш байх нь байна. Хоёрдугаар даралтны эмийг хизээш дураараа зогсоож болохгүй байх нь байна.